Сайн байцгаана уу хүмүүстээ. Миний нэрийг Оёсрон гэдэг. Би орчуулагч мөн зөвлөгөө өгөх үйлчилгээ өгдөг. Энэ миний охин Бод Сүрэн. Миний охин Бод Сүрэн бид нартай хамт өнөөдөр одоо өөрийн сэтгэлдээ хуваалцж хамт ярилцах болно. Тийм ба Бод Сүрэн? За сайн байна уу гэдэг ч хүүхдүүдтэй сайн байна уу гэж. Сайн байна уу? За тэгээд өнөөдрийн сэдэв бол Хайрын хаант улсын талаар ярилцах байгаа. Тэгээд бүгдээ эхлээд дууд уулзгая. Хамтдаа дуулцгаая. За бэлдэж байгаарай. If you want to know why there is love that cannot lie, love is strong and it cares for joyful giving. If we try, we shall see. In this place we cannot feel. Beat our dread, stop existing and start living. Then it feels that always love enough for us growing. To make a better place, make a better world. Heal the world. Be a better kid for you and for your parents and for entire human race. За хамтдаа дууд болоо төгжөлтэй байсан бахаа гэж бодож байна. Тийм ээ Бузрээ. За өнөөдөр одоо Хайрын хаант улсын талаар хамтдаа ярилцъя. За Хайрын хаант улсад маань одоо чиний сайхан дурсамж аав ээж ах эгчийн талаарх санаж дурсаж явдаг бодлууд чиний ойлголт, мэдлэг, оюун ухаан, мөн чиний сэтгэл хөдлөл одоо чиний итгэл, үнэн хэмээн итгэдэг одоо бодлууд байдаг. Ойлгосноо Бузрээ одоо Хайрын хаант улс гэж байдаг бохно шүү дээ. Хайрын хаант улсад маш сайхан дурсамжтай бодлууд тэгээд мөн тэр сайхан зүйлээ бодож явах үедээ мэдэрч исэн мэдрэмжүүд чинь хааны хаант улсад байдаг байна тийм үү? За тэгвэл Бурхан өөрийн нэрийг бидэнд танилцуулсан байдаг. Бурхан өөрийгөө хэн гэж танилцуулсан байдаг лээ Бузрээ? Бурхан өөрийгөө хэн гэж танилцуулсан байдаг лээ? За одоо Бурхан гэж хэлсэн байдаг. Гэхдээ бас одоо өөрөөр одоо энэ Exodus 3:14 гэсэн хэсэгтвэл Бурхан өөрийн нэрийг миний нэрийг одоо өөрийн хэлсэн үг хийсэн үйлдэлээ өөрөө илчилж гэрчилдэг учраас би гэдэг. За тэгэхээр Бурхан ямар нэртэй байна? Би гэдэг нэртэй байна шүү дээ. Тийм үү? Яагаад би гэж нэрлэж байгаа вэ? Яагаад гэвэл миний хэлсэн үгийг үнэн гэдгийг зөвхөн би өөрөө гэрчилнэ. Миний хийсэн үйлдэлийг үнэн гэдгийг зөвхөн би өөрөө гэрчилнэ. Тийм учраас би гэдэг нэртэй байгаа. За юу? За. Цорын ганц Бурхан байдаг учраас Бурхан өөрийн үгний үннийг өөрөө гэрчилдэг. Хэрв би намайг хэмээн үг хэлж чадаж байгаа бол чиний биед байрлаж буй Бурханы биед өөрийгөө танилцуулж байгаа гэсэн үг юм аа. За хэрв чи хэн нэгэн хүнтэй уулзахыг хүсэж байгаа бол уулзах үедээ тухайн хүний одоо нэрийг нь асуух хэрэгтэй. Тэгээ дараа одоо өөрийн нэрийг хэлнэ. Тэгэхээр одоо хариулт одоо жишээлбэл чиний нэрийг хэн гэдэг вэ гэж асуув тийм ээ. Тэгэхээр юу гэж хариулдаг вэ Бузрээ? Чиний нэрийг хэн гэдэг вэ? Бод Сүрэн. За тэгэхээр Бод Сүрэн гэдэг бол нь одоо ээжийнх нь өгсөн нэр байж байгаа. Харин Бурханы өгсөн нэр бол одоо Бурханы өгсөн нэр бол би. Би бол. Миний нэр бол. За ингэж эхэлдэг байгаа. За яагаад би гэж байгаа вэ гэхээр одоо чи өөрийгөө илэрхийлэхдээ, нэрлэхдээ би гэж хэлдэг тийм ээ. Би тийм зүйл дуртай. Намайг одоо тэр гэдэг. Би
аав ээжтэйгээ хамт амьдардаг. Гэх мэтчлэнгээр өөрийнхөө талаар дүрсэлж одоо өөрийгөө илэрхийлж хэлэхдээ би гэж хэлдэг байгаа. За Библиэлд Revelation гэсэн хэсэг байдаг. Одоо Revelation гэсэн номын хэсэг байгаа. За тэр бүлэгт болохоор Жон гэдэг нэртэй хүнд Бурхан өөрийн найзуудын талаар мэдлэгтэй болж тэдний талаар бусдад дамжуулж ярих болон бичиж үлдээхийг зөвшөөрсөн байдаг. За тэгэхээр Жон гэдэг хүн болохоор одоо Бурханы найзуудын талаар маш олон зүйлийг дэлгэрэнгүй сонсоод тэрийгээ ингээд Библиэлд бичиж үлдээсэн гэсэн үг. За Жон өөрийн үдсэн болон сонссон яриаг гэрчилсэн байдаг. Бөгөөд тэрээр 7 алтлаг шаргалдуу суурь, за энэ нь болохоор Revelation 1:12 дээр бичигдсэн байдаг. Суурь болон тэдгээрийн дунд Есүс байсан бөгөөд Есүс өөрийн нэрийг би бол эхлэл бөгөөд төгсгөл юм хэмээн хэлсэн байдаг. За энэ хэсэг нь бол Revelation номын 1:17-д бичигдсэн байдаг. За Есүс Бурхан өөрийгөө хэн гэж хэлсэн бэлээ миний өхөө? Би. Бурхан бол өөрийгөө би гэж хэлсэн тийм ээ. Тэгээд Есүс Бурхан болохоор одоо Есүс Бурхан болохоор Бурханы хүү гэж байгаа. Хүү нөхгүй юм. Тэгээд хүн өөрийгөө би бол эхлэл бөгөөд төгсгөл гэж хэлсэн. За давтагт хэлээрэй. Би бол эхлэл бөгөөд төгсгөл. Би бол эхлэл болох төгсгөл. Эхлэл бөгөөд төгсгөл гэж хэлсэн байгаа байхгүй юу? За тэгэхээр Бурханы хүн хэм блэ? Бурханы хүн хэм блэ? Хүн. Есүс. Бурханы хүн Есүс. Тэгээд Бурхан бол өөрийгөө би гэж хэлсэн байна тийм үү? Бурханы хүү Есүс өөрийгөө би бол эхлэл бөгөөд төгсгөл гэж хэлсэн байна. Одоо ойлгосноо бод зүрэ? За учир нь Есүс дэлхий дээр амьд байсан. Түүнийг амьд байх үед амьдрал эхэлсэн гэж үздэг. Харин мэрэгэн цэцэн ухааныг үзэн яддаг хүмүүс Бурханы хүү Есүсийг цовдлсон. За тэгэхээр Есүс заалмай дээр цовдлогдож өгсөн бөгөөд түүний махан бие амьгүй болох үед амьдрал төгссөн. За тэгэхээр одоо амьдралыг эхлүүлдэг, амьдралыг төгсгдөг учраас өөрийгөө эхлэл бөгөөд төгсгөл гэж хэлсэн байна. За зарим хүмүүс мэрэгэн цэцэн ухаанд дуртай байдаг. Харин зарим хүмүүс мэрэгэн цэцэн ухааныг үзэн яддаг. За мэрэгэн цэцэн ухааныг үзэн яддаггүй эсвэл мэрэгэн цэцэн ухаанд дуртай байдгүй бозрээ. Дуртай те? Мэрэгэн цэцэн ухаанд дуртай те? Мэрэгэн цэцэн ухаантай болчих юм бол айгу мундаг ухаантай болно. Тийм болохоор мэрэгэн цэцэн ухаанд дуртай болоорой. За юу. Мэрэгэн цэцэн ухааныг үзэн яддаг хүн болж болохгүй шүү. За. Мэрэгэн цэцэн ухааныг үзэн яддаг хүмүүс Есүсийг цовдлсон бөгөөд түүний махан биеэс найзууд руугаа хараараа буцрээ. Найзууд руугаа хараараа. За. Найзууд руугаа хараад найзуудтайгаа хамтдаа ярилцаад ойлгосноо ингээ хэлж. Юу ойлгосон сайн минь яах вэ? Юу ойлгосон? Ойлгосноо найзуудтай ярьдаа. За ямар ч байсан Есүс Бурханыг би гэж нэрлэдэг юм байна тийм ээ. Есүс Бурханыг нэ Бурхан өөрийгөө би гэж нэрлэдэг юм байна тийм ээ. Есүс болохоор зэрэгцээ Бурханы хүү байгаа. Тэгээд өөрийгөө эхлэл бөгөөд төгсгөл гэж нэрлсэн байна тийм үү? За тэгээд мэрэгэн цэцэн ухааныг үзэн яддаг хүмүүс Есүсийг цовдлсон бөгөөд түүний махан биеэс Бурханы бие гарч махан биеийг нь орхиж амьгүй болсон боловч Бурханы бие хэлбрээр амьд байсан гэж байгаа. За бид Бурханы найз цохилтын нэрийг мэддэг болсон. Цохилт нь өөр нэг нэртэй бөгөөд түүний өөр нэрийг Есүс гэдэг байсан. Есүс бидний
зүрхний цохилтыг цохилж эхлэх болон цохилж дуусах эхлэл төгсгөлийн ажлыг хийдэг. За тэгэхээр Есүсийн хийдэг ажил болохоор зэрэгцээ бидний зүрхний цохилтыг цохилж эхлэх болон зүрхний цохилт маань цохилж дуусах тэр ажлыг хийдэг байна. Есүс бидний зүрхний цохилтыг эхлүүлэхэд бидний бие амьд биетэй болж амьд хүмүүс болон амьдардаг гэж байна. Есүс бидний зүрхний цохилтыг дуусгахад Бурхны биед бидний биеэс гарч хүн амьгүй болж үтгэ. Тиймээс Есүс өөрийгөө бие бол эхлэл болон төгсгөл гэж нэрлсэн байдаг юм байна. Ойлгосноо зүрэ минийхөө? Сая би ээжин зөндөө их тайлбарлаа штэ. Ямар учраас өөрийгөө эхлэл төгсгөл гэж нэрлсэн бilé? Ягаад гэвэл нөгөө одоо бидний зүрхний цохилтыг удирддаг байх нь шүү дээ, тийм ээ. Тэгэхээр зүрх маань ингээд цохилоод эхлэх юм бол зүрх цохилж байгаа л тэр үед бол бид нар амьд байх нь бай, тийм ээ. Зүрх маань цохилгоо болжвол яг уу бид нар амьгүй болох нь шүү дээ, тийм ээ. За. Есүс Жонд 7 биет болон 7 биетийн байрлах эд эрхтнүүдийн талаар ярьсан. За тэгэхээр энэ хэсэг маань Revelation номон дээр бол бичигдсэн байдаг. За 7 биет байрлах эд эрхтнүүд нь бидний их болон бага тарих, нүд, чих, хамар, ам, хэл, зүрх болон цуцсанд байдаг. За хаана байдаг гэж үзүүрэй. За Бурхны 7 биет байдаг гэж хэлсэн тийм ээ. Бурхны 7 биет нь хаана үйлддэг лээ? За тархинд байгаа тийм үү? Их тарих, бага тарих гэдэг. Тархинд бол ямар ч байсан 2 биет байрлаж байгаа юм тийм ээ. За тэгээ нүдэнд бас байрладаг. Чихэнд бас байрладаг. Хамранд бас байрладаг. Аманд бас байрладаг. Хүн зүрхэнд байрладаг. Цуцсанд байрладаг. За ийм газруудад Бурхны биетүүд байрладаг байх нь шүү. За миний охин. Миний охин найзуудад зураг үзүүлэхийг хүсэж байна уу? Үгүй юу. Зураг үзүүлэхгүй юм уу? За 7 биетийн нэр нь бидний мэдих хараа, сонсгол, мөнхийн амьсгал, үг, цохилт, мэдрхүү, мэрэгэн цэцэн ухаан, цахилгаан мэд эд эсүүд гэдэг нэртэй байгаа. Бид өмнөх дугаар дээрээ бид хамтдаа ярилцсан байгаа. Миний охин найзуудтай царайх харуулад гоё хөвгөлтэй байгаарай. За миний охин за. Гоё мандаг ингээ хөвгөлтэй гоё байх хэрэгтэй шүү дээ миний охин. За тэгэхээр Бурхны 1-р бие нь болохоор бидний нүд болон чихэнд хараа болон сонсгол болж байрлсан байдаг юм байна. Ойлгосноо бүзэрээ миний охин. 1-р бие нь одоо бидний нүд болон чихэнд байрладаг байна үү тий. За 2-р биет нь бидний хамарт байрлаж бидэнд амьсгал өгдөг. За тэгэхээр биднэрт амьсгалахын тулд хүчил төрөгч хэрэгтэй байдаг. Тэгэхээр хүчил төрөгч бидний амьсгалыг дэмжиж байдаг. За 3-р биет. Бурхны 3-р биет нь бидний ам хилэнд байрлаж бидний дуу хоолой үгийг бүтээдэг. За тэгээ мөн бидний инээх, уйлах дуу хоолойг бас бүтээж яадаг. Байна. За Бурхны 4-р биет нь бидний зүрхэнд байрлаж бидний зүрхний цохилтыг бүтээдэг. Сая бид ярьсан байгаа. За 5-р Бурхны 5-р биет нь бидний зүүн тархинд байрлах бөгөөд бидний ойлголт мэдлэгийг бүтээдэг. Өөрөөр хэлбэл аав ээжийн хэлсэн үгийг зөв ойлгоход бидэнд тусалдаг. За дараад нь Бурхны 6-р биет. За Бурхны 6-р биет нь бидний судсанд байрлах бөгөөд маш олон тооны эд эсийг бидний цуснд бүтээж бидний дархлааны системийг дэмждэг. Мөн бидний толгойноос бүл хүртэлх биеийн эд эрхтнүүдийг хүчил төрөгчөөр хангах үүргийг гүйцэтгэж байдаг байна. За Бурхны 7-р бие. Бурхны 7-р бие нь бидний баруун тархинд байрладаг бөгөөд
Бурханаас бидэнд илгээсэн мэрэгэн цэцэн ухаан юм аа. За Бурханы 7 дугаар биетийн тусламжтайгаар чиний ээж аав зөв ойлголт мэдлэг мэрэгэн цэцэн ухааныг Бурханаас авдаг. Тэгээд одоо Бурханаас зөв ойлголт мэрэгэн цэцэн ухаан мэдлэгээ олж авсныхаа дараагаар өөрийн ойлголтыг чамд тайлбарлан өгч ухаантай сайн хүүхэд болгож хүмүүжүүлдэг. За яг ийм мундаг хүүхэд болгоно шүү дээ ерөөсөө. За ингээд томатай ингээд байгаад иж болохгүй цуугийн хамтдаа ярилцах хэрэгтэй. За миний охин сая юу ойлгосон бэлээ? Ойлгох гэж явах хэцүү байсан уу те? За магадгүй шууд ингээд бүгдийг нь ойлгоход маш хэцүү байж магадгүй. Тэгэхээр одоо хэрвээ та нарын аав ээж нь итгэгч бол одоо Есүс Бурханд итгэдэг итгэгч бол ээж аваасаа асуугаарай. Ээж аав чинь дэлгөрөнгөө сайн мэдж байгаа. Ягаад гэвэл ээж аав нь одоо Бурханаас мэрэгэн цэцэн ухаан зөв ойлголт мэдлэгийг бол өгдөг байгаа. Тэгэхээр Бурхан өөрийнхөө үгийг Библиэлд номон дээр бичсэн байдаг. Тэр номыг уншаад тэгээд аав ээж нь бол Бурханы үгийг зөв сайн ойлгодог байгаа. Тэгэхээр одоо та бүхэн бол хүүхдүүд бол яг мэрэгэн цэцэн ухаан зөв ойлголтоо ээж аваас авдаг. Харин ээж аав нь мэрэгэн цэцэн ухаан зөв ойлголтоо бол Бурханаас авдаг гэж байгаа. За тэгэхээр ээж аваас ойлгохгүй байгаа зүйлээ асуугаарай. Ягаад гэвэл өнөөдрийн сэдв бол нэлээд одоо тийм бас ойлгоход шууд ингээл сонсоол ойлгоход бас жоох хэцүү гэж магадгүй. Тэгэхээр одоо нэмэлт асуулт байвал ээж аваасаа асууж тайлбарлуулж болно. Мөн одоо би энэ бичлэгтээ өөрийнхөө Facebook одоо линкийг оруулах болно. Тэгэхээр Facebook линкээр ингээд холбогдоод бас нэмж тодруулж асуух зүйл байвал асууж болно. За дараагийн дугаартаа одоо Бурханы биетүүдийн гүйцэтгэдэг үүргийн талаар ярилцсанаа. За энэ нь бас Revelation гэдэг ном дээр байдаг. Тэгэхээр одоо хүүхдүүдийн хувьд бол шууд ингээд ойлгоход бас жоохон одоо бас хүнд сэдв байгаа учраас одоо хэсэг хугацааны дараагаар одоо энэ талаар ярилцах болно. За анхаарал тавьсан явдалд баярлалаа хүүхдүүдээ. За баяртай. Баяртай. Найзуудаа баяртай гэж хэлээрэй миний охин. Баяртай.